За амрыг ирээ. Амрыг ирээ. За хугацаа цэргийн албаагчийн нэг өдрийн амьдрал ер нь яаж эхэлдэг вэ? Өглөөний 6 цагт босноор сэрээс ирээд командор босноор хугацаа цэргийн албаагчтай маань амьдрал эхэлдэг байгаа. 7 хоногийн болгоны нэг өдөр нь 10 км-ийн марш үйлдэж гүйдэг байгаа. Хашааны ангийн хашааны байрлалаас гарч сая тэр гүйлтээ үйлдчихээд орж ирж байна. Норм ТV ер нь биелүүлж амжиж байна уу? Нэг жилийн хугацаанд ямар чамд өөрчлөлт ахиц дэвшил гарсан бэ? Анх буу барьж үзээгүй, буудаж үзээгүй нэг жирийн нэгэн хүү ирээд цэргийн албанд ирээд АК гэдэг бууг задлж өгсрөх. Тэгээд буудах. Тэгээд хідээс хід онж юм. Би ер нь тэгэл дундыг барьд юм дөө. Нэг ямар ч 7-8-аас буудаг. Тэгээд онц буудагч болдог. Би улираа ер нь хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна? Мэдээж одоо цэргийн албанд ирээд одоо халагдах болсон байна. Тэгээд юм би алдартай нэлээд анхаарч байгаа. Өглөөний гүйлт, гимнастик, сониал, дасгал хөдөлгөөнөө маш идэвхтэй оролцож байгаа юм байна. Тэгээд фитнесээ бэлдаршуулах тахиндаа хүртэл бас нэлээд цагийг өнгөрөөж байгаа. Ахлах төрөөж Азаа маань ихэр гисэн. Ихрээ танилцуулахгүй юу? За манай ихрийг болохоор Амар Заяа гэдэг. Тэр маань 1999 оны 10 сарын 31-нд төрсөн. Айлын ууган ихрүүд. Тэгээд манай ихэр одоо цэрэгт яваагүй. Тэгээд тэр нь одоо юу гэж явд юм бол та. Тэгээд бүгдээрээ манай ихэртэй танилццгаая. Юу гэж байгааг нь харъя. Сайн бацгаана уу? Намайг Амар Заяа гэдэг. Аз Заяагийн ихэр нь 23 настай. 50 гараас өмнө морин циркийн үзүүлбэр морин циркээр явдаг байсан. Тэгээд шилийн гол гэдэг тэр аймгийн оролцоод ингээд амралтын газар морин циркийн тоглолт хийдэг гэсэн. Одоо ямар ажил хийж байгаа вэ? Одоо юу зөөгч хийж байгаа. Одоохондоо нэг хятад олны гарсан ресторан зөөгч хийж байгаа. Залуу хүний хувьд ямар ч нэг зүйлээ тууштай хийх хичээдэг. Тэгээ ер нь одоохонд бол миний бодол гадаад гараа л гэж бодож байгаа. Эсвэл ээж авах хаажаад очиад малаа өсгөөд хөдөө гарч амьдрал гэж бодож байна. Хатад амар төгсрэлтэй шүү дээ. Ер нь амьдрахад чанга хэрэглээний өмнө өссөн байна. Цалин бага байна. За ихэр байх ер нь гоё зүйлүүд зөндөө байдаг. 10 жилд ч амьдрал дээр гараад нэг нэгэндээ тус юм болно. Мэдгүй зүйлээ асууна, мэддэг зүйлөө тайлбарлаж хэлж өгнө. Ер нь бүх зүйл дээр л тус олно, байн хамт байна. Цэцэрлэгтэй нэг хамт нэг ангид сураад 10 жилдээ дахиад нэг ангид ороод одоо бодохоос хөөхөн санагдаж идэв юм. Манай ангид нэг хоёр эмэгтэй их хэрэг шийдэж ирээд. Тэгээд тэр хоёр бас амар адилхан. Тэгээд бид хоёр ч ингээд адилхан. Тэнгүүтээ багш ингээд ингэж явж байгаа нэг салааны 1-2 доор ингээд хайлаас уулгах чинь бид дөрийг тэгээ хүмүүс ирж өө чи яасан хөөх юм бэ? Тэр жижигхэн тэр их ирдэг байсан. Нэг удаа нэг Азаа нэг багш нэг гарын өргөө зогсчихсан самруу хөдөлт. Тэр газ солигдчихсан. Багш нар ядлахгүй. Яаж удаан зогсохгүй. Удаан зогсоод гар нь хөшөөс газ солигдчихсан. Морь унаад битээ ирж ингээд нэг уяаны нэг хоёр адилхан мөр ондог байх. Зүс нь адилхан яг адилхан. Хазаарын адилхан ингэнгүүтээ бит хоёр чи адилхан хувц өмсөд мөр оноод явхад тэр амар ингээд гой санагддаг байх. Тэгээ нэг хоёр ч мөр чи нэг уяандаа ижлээд энэ тэнд баян хавт явна. Бит хоёр чи нэг жоохон байсан. Тэгээд мориндоо дийлдээд байгаа маа хийж. Тэгээд ингээд адилхан хувцас хүмүүс их ингээд анзаарч чаддаг байсан л та. Азаа өмнөх өдөр нэг охинтой болцож байгаа багтаа жоохон 10 жил 9 мэсдгөр анги илүү юу лээ. Тэгчээд маргааш нахиа уулзъя гэсэн юм л да. Тэгэж Азаа нөгөө наадамтай байсан морь онох гэж явцсан. Би өнөөдөр нэг охинтой уулзах хэрэгтэй. Чи өмнө өмнөөс уулзчих гэдэг ихрийгээ л. Тэгээд ингээд уулзуулж ирсэн аахгүй. Тэгээ явчаад ирсэн чи огт ялгаагүй, огт хилээгүй байгаа байхгүй. Тэгээд сүүлд нь ингээд хамт байж байгааг хэлсэн чинь тэр огт бүр шоконд ороод огт ялгдаггүй байлээ тэр юм аюултай адилхан л гэж ярьдаг. Хоёулаа одоо ингээд айлын том ууган хоёр ихэр болоод ингээд Зэвэнжав гэдэг айлын төлөөл удам залгах ингээд хүүн болоод ирсэн. Тэгээд ихэр болж төрсөндөө маш их баярлагдав. Маш хүмүүс маш их атаархдаг юм шиг лээ. Маш их баярлагдав.
хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд аз зэ одоо удахгүй халагдаад ирлээ. Нөлөө өдөд явж ирсэн. Одоо 1 жилийн хугацаа аим хурдан өнгөрсөн байна. Тэгээд удахгүй халагдах боллоо. Тэгээд аз заяад хандж эхлэхэд цэргийн албан амжилтаа хаагаад ахлах төрөв цол аваад тэгээд нэг хил хамгаалахаас зохион байгуулсан тэмцээс амжилтаа харсанд баяр хүргэе гэж хэлье да. Сүүлийн үед бол оройн танд агаш гоё байдаг бол. Гоё. Яг нэг дуугаа явж байхдаа нэг юм дууд бол байдаг байхгүй. Нэг аялжтай. Настай ээжидээ ярах тусмаа нартай дэлхийгээ улам хайрлаад одоо ингээд халагдана гэхээр оройн тоондоо жигсаадал баймараа хэмортай туганда адислах өглөө хизээ мүдгүй ойрцоорол байна да. Би чамаас асуулт бэлдэж ирсэн байгаа. Нэг 10 хэдэн төрлийн асуулт юм бол 1 жил хугацаанд хол байцсан. Хоёулаа ч баг. Тэгтээ хол байж үтсэн л дээ. Тэгтээ яг 1 жил бол хол байж үтсээгүй. Тэгээ яг 1 жилийн хугацаанд яг яагаад тэгээгүй юм бэ? Яагаад ингээггүй юм бэ гэдэг юм тийм хэд асуулт байгаа. Тэгээ энэ асуулт гэдэг. Наад ч бас асуулт байгаа да. Хэдэн асуулт бэлдэж ирсэн байгаа. Наад ч бас цэрэгт яг явах гэж байгаа, явдсан уу яа гэж бодож байгаа хүмүүс яг өмнөөс нь асуусан. Яг өөрөөс бас өөрийнхөө өмнөөс тэр залуучуудынхаа өмнөөс, дүүнэрийнхээ өмнөөс асуусан асуултууд бас байгаа. Гэрийнхэн миний талаар юу гэж байна? Ээж намайг яг юу гэж хэлж байна юм? Яаж байгаа бол санаа зовж байна. Тэгэл ээж аваар ер нь хөдөө идэв. Би бас ерөөхдөө хотоод хаяад нэг очдөг. Тэгээд очихоор за удахгүй халагдлаа даа гэл. Тэгээ хаяад нэг ярьж барахаар байл тийш шүү. За манай түшээд өө хамгийн баг дуу мөн аа байл. Тэгэл удахгүй халагдлаа даа. 1 жил дороо юмаа гэл. Аавч гэж явж. Ер нь ээж явуулах дурггүй. Аав яваад ир. Өөрөө зэрэгт нэг 3 жилээр явлаа. 2 жилээр явлаа. 2 жилээр л. 2 жилээр явжсэн болохоор яваад иргээд тэгээ явжсэн болохоор аав нэг таахгүй. Ээж л за хизаа хэр байгаа юм бол та гэл юм хэд байгаа асуудаг уцаар. Тэгээ нөгөө биш ээжтэйгээ байнга яриад гарч бас нэг өөрийн нэг гоё карьер санаалах өөрийгөө бас яг санаалмаар байна шүү дээ. Тэгээд сардаа нэг ирдэг. Яг тэгээд сараасоо жоохон хитэрчих юм бол санаан зовдөг. Дарга руу залгаж асуудаг. Цэргийн зарлын ирдэг өдөр яагаад гинэт бодлоо өөрчилсөн бэ? Юу н анх явахгүй гэсэн санаатай л орсон л доо. Тэгэл яг юунда комиссар оролт хийцэл хамгийн сүүлд гарын өсөх зурдаг нэг хорондоо тэр гоё хоёр дүүтэйгээ дөрвөлх нээдэг байхгүй юу. Тэгээд тэр ингээд дөрвөлх нээд юм аа хоёлаа явуучвал хоёрдоо хоёулах нь бол би дараа жил явчихъя гэж хэлээл. Тэгэл түр гэдэг юм гарчихсан. Би яа нэг бас гахаад ирсэн. Ганцаараа зэргийн албанд ирчээд яагаад ирээгүй болоо гэж бодоод асууж амжилтгал яваад идэгсэн. За цэрэгт юм хэр дэглүүлж байна. Хүмүүс ярьж байгаагаар ах мах ярьж байгаа л амар байдаг. Шүд 100 гээл бууны араар тоонждаг маашдаг. Тийм хүмүүс ярьдаг. Би бас хэр дэглүүлж байсан бэ. Тэгээ цэргийн албанд ир татагтаа сургалтын төвийн хугацаанд дэг гэж байгаагүй. Яг бүгд цагийн байрын дагуу, дүрмийн дагуу тэгж харцдаг гэсэн. Нийгэмд ингээд буруу цэргийн алба гэдэг нь буруу хандлагатай байдсан байна да гэж боддог байсан байхгүй юу. Энэ бол яг цэрэгт ирснээс хойш. Тэгээ цэрэгт ирээд өөрийн биеэр ингээд цэргийн албыг туулаад энэ хугацаанд би бол дэг гэж үзээгүй. Бүгд цэргийн дүрмээр энэний талаар үнэн зөв ингээд нийгэм түгээгээсэй гэж бас амар хүсэж байгаа. Тэгээ ялангуяа ингээд фэйсбүүкээр ч ингээд хар бараан юмнууд л ингээд дамгаан тэнд нэг цэрэг ингэжээ, тэнд нэг цэрэг ингэжээ. Тэр мэдээл илүү түгнүү гэхээс яг сайн сайхан юмнууд арай баг түгээд идэм болов уу гэж бодсон. Танаа ингээд хилийн цэрэг гэж байгаа зөвхөн төвд байрладаг. Яг юугаараа яг хилийн цэргээс яг төвийн цэргээс яг юугаараа ялгах вэ? Хилийн цэрэг маань гайхчлаа авах л та. Төвийн бүс гэж явдаг хилийн цэрэг дундаа. Тэгээд тээвэр хангалтаар овголж явдаг. Тээвэр хангалт маань гэдэг нь хилийн өнцөг булан бүрт бараа материал, хүнс бүгдийг тээвэрлэхэд бүх
арга хэмжээтэй нь тээвэрлэж бүрэн бүтэн байдлыг хариуцаж аваачж өгдөг байгаа юм бол. Тэгээд манай цэргүүд маань хүртэл яг тэрүүнд нь оролцоод ачаа бараагийн зөөгөөд тэгж явдаг байгаа. Энэ бол хамгийн чухал би бол төвдөө чухал гэж боддог. Чухал Хувцас хүнс байхгүй бол тэн дээр чинь болохгүй шүү дээ. Тэгээд ер нь бол маш бүх хилүүд хангадаг гэсэн үг тийм. Бүх юм хилийн цэргүүд бүгдийг хангадаг. Цэрэгт ирээд яг тэд болж байгаа бүх зүйл хүртэл өөрөө дурсамж болж үлддэг болчоор дурсамж тэгээд тэр дурсамжаас ямар мэдрэмж авч байгаа нь амар чухал юм шиг санагдсан. Тэгээд одоо чи хүртэл би чи одоо халагдахад ямар мэдрэмж авах бол халагдаад гэртээ очиход ямар мэдрэмж авах бол гэртээ байгаад 2-7 хоногод ямар мэдрэмж авах бол одоо ингээд нэвтрүүлэгт орсноороо би юу мэдж авах юм? Тэндээс ямар мэдрэмж авах юм? Ямар дурсамж авах? Одоо хоёул ингээд насаараа ирэх дурсамжтай боллоо ш. YouTube-аас ахаар гараад ирэх нь шүү. Нодлол нь өдий биний бод бол шал өгөрөөсөн. Тэгээд Азаг ер нь цэрэгт яваад цэрэгээ авд банк амжилттай хагаад ярьж байгаа ярианаас нь сонсохоор ерөөхдөө бол цэрэгээ анги гэдэг чинь тийм амар хатуу юм бол биш гэдгийг л ойлгож байна. Намайг альбан амжилттай хаахыг хараад цэрэгт явмаар санагдсан уу? Ер нь бол санагдсан тийм нэг хилийн зүүнээ шагнал авч байгаа мөчөд тэгэл нэрээ зарлуулаад ахлах төрөв цолоор шагнал цэвэн жав аз заяа гэл би бас явсан болоос юугаараа дотох үү дээ гэл ерөнхийдөө бол тиймэрхүү бодол төржлээсэн л да. За цэрэгт номын сан ном унших заав гарах уу юм чөлөөт цаг бол их гардаг. Өөрийгөө хөгжүүлээд би одоо жишээ нь теннис тоглож сурсан байгаа. Тэгээд фитнест явж байгаа хүн одоо тэр штанг гэдрийг өргөж сурсан байгаа. Ном уншдаг болсон байгаа. Энэ бол маш чөлөөт цаг их гардаг. Хоёулаа ч яваасаа сайн сунадаг гэсэн. Одоо гар дээр сунаж гин үү? Яаж гин? Бие хөгжүүлж гин үү? юм бол санахгүй байгаа. Сунаалгүй нэлээд удсан баг. Энэ бол цэрэг дээрэл тэр сайн сунаж гин. Сүүлд сунахад бол 2 минутанд л тоолдог болсон шүү. 2 минутанд тэгэл 100 гаргаад өөрөө ядраагүй ч гэсэн минутанд загсаал. Энэ л тэгж минутаар тоологдог. Одоо л асуудал шүү дээ. Одоо л минут би баг минутандаа сунаж чадах нэг үү. Минутанд 50 гэлдэг үл тэгэл 50 сунаж чадах нэг үетэй л байгаа хэрэг та. Малын гиз дотороор хоол хийж өгдөг, гиз дотор идэх гэсэн энэ үнийн болов уу? Яг нь гиз дотор идэх өдөр байна. Яг тэр нь бол 7 хоногт 1-2 ч юм уу. Тийм байнга бол гиз дотор идээд байдаг. Анги дээр хичээл яг анх бидрийг хүлээгэж аваад хоолоо харж байгаа хөө ширээс ассан хоолоо хараал гэсэн чинь 1-2 дугаар хоол амар гоё хоолтой бол. Тэрийн бүгдийг нийж дуусгачаал. За тийм биднийг хүлээж авах гал нэг ийм ширээ засаад нэг иймэрхүү хоол өгж байгаа байлгүй дээ гэж бодоод гэсэн чинь маа нэг дарга одоо жил ийм хоол идэж штэ гэж бодох хэлэн. Би бол тухайн үед яагаад ч итгэв. Нэрэл яг сургуулийн төв хугацаанд жил аль хаах хугацаанд юм бол байнгын гоё амттай хоол идтэн. Цэрэгт ирээд би өстө өлсөж үзээгүй юм. Тэгээд хүмүүсийн ярьдаг бас буруу ойлголт штэ. Тэгээд энэ ашрамд бол залимдуулаад тогооч нартаа маш баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд цэрэгт очиод нөгөө хөв хүний гайдлаас аз заяа гэдэг нь ерөнхийдөө юу нэ өөрчлөгдсөн бэ? Хэр өөрчлөгдсөн бэ? Хөв хүн талаасаа. Би цэрэгт ирээд өөрийгөө маш зөрүүд гэдэг юм маш мэдсэн, ойлгосон, ухаарсан. Тэгээд энэ зөрүүд зангаа юм нь бол хайж байгаа. Тэргүүний хугацаа цэргээ аль багш төвцөнд оролцоод шагнал авахд надаар барахсан уу? Барахгүй яах вэ? Тийм тэмцээнд ороод дөрөвдүгээр ирсэн. Эхний яг урд өдөр нь ярьж ирсэн маргааш нөгөө марш тактиктай гээд. Гэхдээ өөрөө хэлжсэн эхний 5-д л орчих болох гэдэг. Тэгээд тэнд яг хэдгээр харин ирчихснээсээ бид эхний 5-д орчих. Тэгэл маргааш нь бид нар юу ч мэдээгүй шагнал гардуулах дээр иж үзэл гэсэн чинь хэдгээр ирсэн. Эхлээл юудгүй. Нэрийн зарлдгүй өөр эхний ид дээр тэр одоо байр ижилсэн юм болоо яасан юм бол тэгээд хөглөөл ингээд зарлаад хүмүүс ингээд шагналаа өгч байр ижилсэн юм болоо яасан юм бол гэсэн чинь дөрөвдүгээр ирсэн гэдэг юм хөр бахархсан. Манай анги маань ч гэсэн намайг маш дотноор халуун дотноор хүлээж явсан. Амар утчихсан. Би бүр өөрөө санаа зовдож энэ хүний олон ажиллаа яатаа ингээд миний төлөө ингэж бах ингээд цаг зав гаргаад тийм арга хэмжээ зохион байгуулж байгаа шүү дээ. Тэгээд энэ хүмүүсийн яг бодож гэсэн өөрөөр их маш их бахархсан. Тийм тэнд нөгөө жаама яг зэрэг ингээ хүлээ авалтан дээр жаама нөгөө гүүгээл өгөлч том амжилттай гавь байхгүй юу? Ийм сүртэй огтох хэрэг байсан үс. Чи гавь байхгүй юу гэдэг жаама. Ерөнхийдөө өнөө бахархсан. Би ч бусад хүмүүс ч гэсэн бахархсан баха. Хамаатан садан төвлөрөл гэсэд ахыг ч өнөө бүгд бахархсан. Биш нэр орлого үзлэгч нь дуулсан шүү дээ. Дуулдаг гэж бодож явдаг байсан өдөө хүртэл. Тэмцээнд орохоосоо өмнө тэгээд
Энэ шилдэг хувцас зэрэг албагч ороод дуулдгүй юм байл. Өнд багтаа энэгээ дуулдаг шүү дээ. Том болоод нэг хоолоо молоо бүд үрцэн байсан. Цэлгэ болоод ирсэн ч битээ ирч. Нэгдүгээр анги мөнгөдөө тэгэл дууны тэмцээнд алтан медалийг аваад. Битээр ч гаагаад идэг байхгүй юм. Ингээд урлагийн үйлсгээр гослол дууны төрөлд хоёул ороо орчдөг гэсэн. Тэг хүмүүс оруулаад тэгээд медалийг авчиад идэг гэсэн. Тэрээр би одоо гаагаад идэг. Тухайн үедээ ч би гаагч гэсэн тэг чи нэгдүгээр анги хөвгт. Тэгээ би ч ойлгоод байгаа юм чи. Гослол дуу гэдэг чи ганцаараа дуулах хэвээр. Яагаад хоёулаа ороод юм? Багш ор гэж та ирж ихэр юм чи хамаагүй нэг хүн гэсэн гэж болоод ороочдөг гэсэн юм. Тэгэл нэрэл нэг хүн юм багтаа гэж бодоод гослол дууны төрөлд хоёулаа ордог байлаа. Цэргийн албаны талаар одоо ямар бодолтой байна? Ер нь бол тэгэл нодлон жилийнхээс ер нь шал өөр бодолтой болцсон байгаа. Хавар наамар гэж байг зарлал ирэл. Нэг явж ирээл найз нөхдөд болно. Тэгээд насаараа ярих зөвлөлтөй болно гэж цэрэг дэвс өмтөгдөг үстэй. Хаанцаа ингээл анх танилцаад орог. За аль цэргийн ингэ цэрэг албаасан бэ гэж шууд ингээл яриад эхэлдэг үстэй. Би чи 2021 оны 2 дугаар хэлж штэ. Хилийн техник 164 дугаар анги шилдэг хугацаа цэрэг албан мэдхөө. Ингээд ярих зөвлөлтөй болно тий. За надад хандаж бас ингээд үзэж байгаа залуус дүүнэртээ цэргийн насанд болсон зарлын ирж байгаа дүүнэрт хандаж яг юу гэж хэлмээр байна? Цэргийн амьдралын анхны юм бүхэн, анхны тангараг, цэрэгт ирээд анхны сэрээд команд, цэргийн албанд ирээд анхны онжавууд, анхны найзууд тэр бүхэн ингээ анхны бүхэн цэрэгт маш гоё идэг. Анхны шинэ жил, анхны цагаан сар одоо нэг л удаа цэрэгт татагдаж нэг л удаа алагдана. Тийм болохоор тийм цэрэгт яваарай гэж дүүнээрээсээ хүсмээр байна. Харвсан сум мэтүнгүч хадад хөдөр хаяанд дэргэд ирлээ дасвас цэргийн бай даргын өрөө жижүүрийн ширээ дайчин олон хөдмийн баяртай За дуундарсан. Чи хэний тасгсан? Азах. Азахыг санснаа. Азах нь юунд яваад ирж байгаа? Азах цэрэг татцаад. Азах тандаж юу гэж хэлвэ? Юу гэж хэлэх вэ Азаагаад? Хайртай шүү. За өнөөдөр ингээд халагдж जैन. Тэгээд сая сүүлийн жигсаалаар алхах, сүүлийн онжоовтойгоо сүүлийн мөчтэй. Өнөөдрийн өглөөний сүүлийн бослого, сүүлийн хоол, бүх юм сүүлийнх байлаад нэг жилийн хугацаанд сурч мэдсэн зүйл маш их үр бүтээлтэй тийм нэг жил байлаа. Дархан хилмийн баяртай